Сайн хүүхдүүдээ өнөөдөр та бүхэндээ шугам гიშтгэлийн системийг графикийн аргаар хэлэн бодож сурах бай. Энэ талаар бодлогын дагуу зөвлөмж өгье гэж бодлоо. За ингээд та бүхэндээ нэгдүгürt нь багш нь y тэнцүү. За 2x-ээс асдаг нь y тэнцүү 7 x дээр нэмэгдэн y тэнцүү 5 гэсэн ийм гიშтгэлийн систем өгсөн байжээ. За энэ бидний мэдих шугам гიშтгэл маань бол y тэнцүү kx дээр нэмэгдэн b хэлбэрт шилжиж байж шугам гიშтгэлийн системийн ил хэлбэр үүсдэг. За энэ хэлбэр юуг хэдүүлэн шилжүүлье. За нэгдүгээр гიშтгэлээс хэдүүлэн y-ийг олъё. За y тэнцүү y-ийг нөгөө тийшээ гаргасан гэж санаад 2x-ээс хасах нь 7 гэсэн хэлбэрт гიშтгэл маань шилжнэ. За хоёрдугаар гიშтгэлээсээ хэдүүлээ y-ийг олъё. y тэнцүү y-ээс нөгөө тийшээ гараа хасах x-дээр нэмдэг нь 5 гэсэн гიშтгэлийн систем. Өөрөөр хэлбэл шугам гიშтгэлийн маань дард хэлбэртэй өгөгдсөн байвал ийм ил хэлбэр рүү ихэж бид шилжүүлдэг байх нэ. За эндээс одоо графикийн аргаар бид нар хуучин орлуулах болон нэмэх аргыг мэддэг. За графикийн аргаар бодохдоо за энд аливаа шулууныг татахад бол хоёр шулуун мэдэгдэж байвал хоёр шулууныг хооронд хоёр цэг мэдэгдэж байгаа тохиолдолд шулууныг байгуулж болдог. За тэр дүрмээрээ бид нар за дурын 2 утгыг авнаа. За энд 2 утгын үснэгт авчие багш нь. За эхний гიშгэлээр тэг үед авъя. Тэг үед 2-ыг тэгээр үржүүлээ тэг 7-г хасаад хасах 7 гэсэн утга гарч байна. Функцийн утга нь. За хувьсгчийнхаа оронд одоо 3 гэсэн дурын цэгийг авъя. За 3-ыг болохоор 2-ыг 3-аар үржүүлээ 6, 6-аас 7-г хасаад хасах 1. За энэ хоёр цэгийг бид нар график дээр байгуулна. За шугамаа аваад графикаа байгуул. Тэгшин зүгт координатын системээр зураарай. За одоо олсон хоёр цэгээ тэгшин зүгт координатын систем дээрээ зурна. Тэг үед хасахад 7. За энд байх нь тэг үед хасах 7. За энэ хасах 7 энэ байна. За дараа нь 3 үед 3 x-ийн утга хасах 1. Хасах 1. За энэ хоёр цэгийг дайруулад шулуунаа татна. Энэ дээр функцийн утга бол тэг үед хасах 7, 3 үед хасах 1 гэсэн ийм хоёр утга аваад байгуулчлаа бид нар. За энд гэсэн энд юу гэрнэ. За ийм үснэгтэй утгаа байгуулчлаа. За дагаад хийгээд байгаарай. За энэ функц бол y тэнцүү 2x-ээс хасах нь 7 буюу бидний анхны 2x-ээс y тэнцүү 7 гэсэн функцийн график байгаа. За хоёр дахь функцийн тухайд утгын үснэгт байгуулын хүүхдүүдээ. За хоёр цэг байхад шулууныг байгуулж болно. За тэг гэсэн утга авъя. Тэг гэсэн утгыг авахад x-ийн оронд t-ийг тавихаар энэ функцийн утга бол 5 болно. За 3 гэсэн утгаа мөн сонгоод авчия. Өөрөөр хэлбэл хасах 3 дээр 5-ыг нэмлээ 2 гэсэн утга гарлаа. За энэ функцийн графикийг мөн одоо тэгшин зүгт координатын систем дээр цэгээ олно. За тэг үед 5. За тэг энэ байна. Функцийн утга 5. За энэ дээр шин тэмдэглэлээ. За дараагаар нь 3 үед 2. За энэ хоёр цэгийн дайруулаад шулуун татаж болно. За дайруулаад татъя.
За энэ шугам болвол x дээр нэмэгдэн y тэнцүү 5 гэсэн шулууны тэгштгэл. За энэ би тэд авсан утгаа энд нь багш нар тавьчих. Тэг үед x y функцийн утга тэг үед 5, 3 үед 2. За энэ хоёр шулуун маань нэг цэгээр огтлолцож байна. За энэ цэгийг нь хэдүүлээ m гэж тэмдэглэчихье. За одоо m цэгийнхээ утгыг олохдоо бид нар яаж олдог вэ гэвэл за абсцисс тэнхлэг рүү перпендикуляр татна. За энэ x-ийн утга гарч ирнэ. Энэ бол 4. За энэ цэгээс ординат тэнхлэг рүү параллел перпендикуляр ординат тэнхлэгтэйгээ параллел перпендикуляр болгоно. За энэ болохоор 1. Тэгвэл m цэг маань 4 1 гэсэн цэг дээр энэ хоёр шугам тэгштгэл болоод огтлцож байна. За энэ тэгштгэлийн систем бол x нь 4, y нь 1 байна гэж шийдийг нь ингэж бичиж болно. Эсвэл 4 1 гэж координатаар нь бичиж боллоо. За эсвэл 1. За энд харсан баг хүүхдүүд энэ y тэнцүү kx дээр нэмэгдэн b гэсэн функцийн хэлбэрийн k-гийн оронд энд бол 2, энд бол хасах 1. Өөрөөр хэлбэл энд функцийн k1, k2 гэсэн утга бол ялгаатай байлаа. За мөн b1, b2 утгууд ч гэсэн ямар байна вэ? Ялгаатай байна. За энэ үед бол шулуун маань огтлолцох бөгөөд цорганц шийдтэй байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл өсөө хоёр тэгштгэлийн коэффициентууд нь ялгаатай байх үед хоёр шугам огтлцож байх бөгөөд тэр огтлын цэг нь шийд нь цорганц шийдтэй байна гэсэн ийм байдлаар бодох нэ. За бичиг дагаараа хүүхдүүдээ. За дараагийн тэгштгэл. Дараагийн тэгштгэлээ багш нь энэ дээр бичье. За 2 дугаар тэгштгэл. За x-ээс хасах нь 2y тэнцүү 7. 4y хасах нь 2x тэнцүү хасах 14 гэсэн шугам тэгштгэлийн систем өгсөн байна. За бид нар бол энэ ийм хэлбэрээр өгсөн байхад бол дард хэлбэрээр өгдөжээ гэж ярьдаг. За бидний зорилго бол y тэнцүү kx дээр нэмэгдэн b гэсэн хэлбэрийн ил хэлбэрт яах нь шилжүүлнэ. За мөн түрүүчийн алтмаараа бодно. За 1-р тэгшгэлээс y-ийг олох юм бол 2y тэнцүү x-ээс хасдаг нь 7 болно. 2y-ийн коэффициентийн утгуудыг хасах нэгээр үржүүлж болно. Эсвэл 2y-ийг нөгөө тийшээ гаргацсан гэж бодоод 7 x нь байранда 7 нөгөө талаас гарч ирээ хасах тэмдэгтэй болж юм гэж харж байна. За энэ 4y тэнцүү хасах 2 нөгөө тийшээ гараад 2x хасах нь 14 гэсэн ийм хэлбэр рүү шилжтэй. За эндээс хэдүүлээ. За y-ийн дан y олно. За тэгвэл хоёр талыг нь 2 тооцохоор x-ээс хасах нь 7 вадаг нь 2 гэсэн юм хэлбэр шилжинэ. За дараагийн функц нь y тэнцүү 2x-ээс хасах нь 14-ийг хуваадах нь хэдүү? 4. За ийм систем маань ийм хэлбэр шилжиж байна. Систем нь ийм хэлбэр шилжлээ. За одоо эндээс 1-р тэгштгэл маань y тэнцүү за гишүүнчлөө хоочих 0.5x хасдаг нь 3.5 гэсэн юм хэлбэртэй оллоо. За 2 дугаар тэгштгэл y тэнцүү за эндээс хүүхдүүд
хаатны өмнө 2-ыг гаргацсан гэж үзэж болно. Тэгвэл яаж бичиж болох вэ гэхээр 2-ыг үлждэг нь x-ээс хасах нь 7, y-г нь 4 гэсэн хэлбэр рүү шилжээд энэ хоёр хураагдаад мөн 2-ны x-ээс хасах нь 7 гэсэн энэ хэлбэртэй болчихж байна гэсэн үг. За дараагийн тэгштгэл мөн яг ижил хэлбэртэй буюу 0.5x хасдаг нь 3.5 гэсэн ийм одоо хэлбэр чийжтэй. За энэ хоёр функцийн график бол ойлгомжтой. Яг бүх цэгүүд нь яг давхцсан. За багш нь утга авъя. За тэгийг авъя. Тэгийг 0.5-оор хөвжүүлээд тэг хасах 3.5. За 2-ыг авъя. 2 гэсэн утгыг авъя. 0.5-ыг 2-оор хөвжүүлээ 1. Ингээ хасах 2.5. Тэгэхээр тэг үед за функцийн утга бол доошоогоо явна. Хасах 3.5. За 2 үед хасах 2.5 гэсэн энэ хоёр зүйлийг хариулсан шудуун зурнаа. За энэ шулуун маань x-ээс хасдаг нь 2y тэнцүү 7-гийн дүрслэл мөн 4y-ээс хасдаг нь 2x тэнцүү 14-ийн график. За энэ үед бол одоо маш энэ хоёр функцийн утга ийм тохиолдолд бол төгсгөлгүй олон шийдэв. Өөрөөр хэлбэл k1, k2 гэсэн утгууд тэнцүү. За мөн b1, b2 гэсэн утгууд тэнцүү байна. Энд бол төгсгөлгүй олон шийдтэй. Төгсгөлгүй олон шийдтэй байна гэж ярьдаг. За давхар хэдүүлэн функцийн графикаа байгуулахдаа шинжилээд яваад байж байгаа. Өөрөөр хэлбэл энд байгаа k-гийн утгууд хоёулаа адилхан, мөн b-гийн утгууд адилхан байна. Ийм тохиолдолд бол тэгштгэлийн систем маань төгсгөлгүй олон шийдтэй. Өөрөөр хэлбэл нэг ижил график зурагдаж байгаа учраас бүх цэгүүд нь хоол дээр яг нь давхцаж барьж байна гэсэн санаа. За ингэж байна. Дээрээс яг ингэж давхцсан байдалтай байдлахыг хэлж байна. За бичиж байгаа хүүхдүүдээ графикаа байгуулаарай. За дараагийн тэгшгэлийг энэ системийг багш нь бодож өгье. За энэ үед бол k1 утга, k2 утга тэнцүү, b1, b2 утга тэнцүү. Тэгээд төгсгөлгүй олон шийдтэй байна гэж хэлдэг. Төгсгөлгүй олон шийдтэй. За бичиж авсан бол дараагийн хангалттай рүү орё шин. За x-ээс хасдаг нь y-ийг тэнцүү 4. За энэ 3 дахь шугам тэгштгэлийн систем. За 2x-ээс хасдаг нь 2y тэнцүү 5 гэсэн ийм шугам тэгштгэлийн системийг авъя. За системийн тэмдэглэлийг гой зураарай. Зааман дат хэлбэрээр өгөгдсөн байна. Тэгштгэл тусгал дат хэлбэрээр өгдөж бид нар y тэнцүү kx дээр нэмдэг нь b гэсэн ил хэлбэр рүү. Өөрөөр хэлбэл шугам тэгштгэлийн системийг бодохдоо дат хэлбэрээр өгөгдсөн тохиолдолд y тэнцүү kx дээр нэмдэг нь b гэсэн шугам тэгштгэл рүүгээ ил хэлбэр рүү явах нь
шилжүүлж боддог байх нэ гэсэн нэг юм ойлголтыг аваарай хүүхдүүдээ. За эхний тэгштэглээс y тэнцүү x-ээс хасах нь 4 болно. Y нөгөө тийшээ гараад 4 ийшээ гараад тэмдэг нь өөрчлөгдөж байна гэсэн үг. За эндээс 2y тэнцүү 2x-ээс хасах нь 5 гэсэн хэлбэр рүү шилжиж байна. За 2y-ийг болчихно. 2x-ээс хасах нь 5. За эндээс за эхний тэгштгэл бол y тэнцүү x-ээс хасах нь 4. За дараагийн тэгштгэл нь y тэнцүү за гишүүнчлүү хуваана 2x-ээс хасдаг нь 2. За энэ хэлбэрийн шилжлээ. За эхний тэгштгэлийн тухай тогшин утгын хүснэгт зохиоч. За дараагийн тэгштгэл дээр бас утгын хүснэгт зохиол. За ерөөсөө хавтгай дээр 2 цэгийг дайруулаад цорын ганц шулуунд татаж болдог учраас 2 цэгийг авахд хангалттай. За энэ x-ийн оронд тгийг авъя. За нэгдүгээр тэгштгэл x-ийн оронд тгийг авлаа. Тэгээс 4-ийг хаслаа. Хасах 4. За би амарчлаа 4 гэсэн утга авлаа. 4-өөс 4-ийг хаслаа. Тэг. За нэгдүгээр функц утга. За 2 дахь функц дээр багш нь мөн тгийг авлаа. 2-ыг тэгээр үржүүллээ. Тэг. Тэгээс 5-ыг хаслаа. Хасах 5. Хасах 5-ыг 2 тугаалаа. Хасах 2.5. За 2.5-ыг авчи. 2.5 гэсэн. 2.5-ыг 2-оор үржүүллээ. 5, 5-аас 5-ыг хаслаа. Тэг. Тгийг тоон тугаалаа. Тэг. За одоо функцийн графикийг байгуулъя. За 2 цэгээ олоорой. Тэг үед за хасах 4 гэсэн утга байна. Хасах 4-ийг тэмдэглэлээ. За x-ийн 4 үед функцийн утга тэг. За тэгэхээр манай функцийн график бол ийм хэлбэртэй зурагдах нэ. Ийм шулуун байх. Олон утга авч болно. Гэхдээ аль болохоор өөрсдийнхөө үйл ажиллагааг хялбарчилж 2 цэгийг дайруулаад цоргонд шулуунд татаж болно гэсэн чанараа ашиглана. За энэ бол x-ээс сон y тэнцүү 4 гэсэн функцийн график байна. За дараагийнхаа функцийн графикийг байгуулаарай. 2 цэгээ олоорой. За тэг үед хасах 2.5 энд байна. За 2.5 үед тэг. За функцийн график байгуулъя. Энэ олсон 2 цэгийн дайруулаад шулуунд татна. За энэ бол 2x-ээс хасдаг нь 2y тэнцүү 5 гэсэн шугам тэгштгэлийн график байна. За энэ хоёр шулуун маань бол ерөөсөө огтлол цоог байна. За олсон шийдээсээ хэдүүлээ харъя. За энийг одоо y тэнцүү x-ээс хон 4. За энд бол y тэнцүү 20-ыг 2 тугаагаад x энийг энэ таваад хасах 2.5 гэсэн энэ хэлбэртэй бичиж болно шүү дээ. Тэгэхээр энд бол x-ийн энэ урдах коэффициентууд 1 байна. Өөрөөр хэлбэл k1 k2 гэсэн утга ямар байна вэ? Адилхан байна. Адил байна. Харин b1 b2 гэсэн сул тоонууд хоорондоо ялгаатай байна. За энэ хоёр шулуу огтлцохгүй учраас шийдгүй. Шийдгүй.
За тэгвэл шугам тэгштгэлийн системийг графикийн аргаар бодоход одоо дүгнэлт огшин хийе. За энийг бичээд аваарай. Бодоход за 2 өгсөн энэ тэгштгэлийнх маань x-ийн урд дахь k гэсэн коэффициент нь тэнцүү. А b1, b2 гэсэн сул тоонууд ялгаатай үед тэгштгэлийн систем шийдэггүй гэж одоо шууд график зурдгүйгээр гэдэг хийж болно гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Ингэж одоо шугам тэгштгэлийн системийг шийдтийн эсхийг нь бид нар бол шинжиж явдаг байна гэсэн дүгнэлтийг хийж болно. За энэ хоёр коэффициент нь k1 k2 гэсэн хоёр тэгштгэлийн k1 k2 гэсэн коэффициентууд нь өөрөөр хэлбэл эхний тэгштгэл маань y тэнцүү k1 x дээр нэмдэг нь b1 y тэнцүү k2 x дээр нэмдэг нь b2 гэсэн систем өвдөж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр коэффициент нь тэнцүү. А сул тоонууд нь сул гишүүд нь ялгаатай юм уу? Хоёр шулуун нэг график бол параллел байх бөгөөд систем тэгштгэл шийдэггүй. За заавал одоо бид нар ингээд шинжилж явж байгаа графикийн зургалгүйгээр энэ тэгштгэлийн системийн шийдийг шууд харж болно гэсэн дүгнэлт хийж байна. За эргээд 2 дугаар бодлого руу оръё. За эргээд 2 дугаар бодлого руу орохдоо ганц зэрэг за тэгштгэл маань нэгтний тэгштгэл бол y тэнцүү k1 x дээр нэмдэг нь b1 хоёр дахь тэгштгэл маань k2 x дээр нэмдэг нь b2 гэсэн ийм хэлбэртэй байгаа. Цөмөрийн ийм ил хэлбэр рүү шилжүүлсэн. За энэ тохиолдолд k1 k2 гэсэн коэффициентууд бол ижилхэн. За энэ хоёр коэффициент нь ижилхэн. Мөн b1 b2 гэсэн сул гишүүд нь ижил дахтай байх юм бол энэ систем маань төгсгөлгүй олон шийдтэй байна гэсэн ийм дүгнэлтийг хийж болох нэ. Өөрөөр хэлбэл энэ хоёр шулууны ийм ижил хэлбэр гараад ирэхдээ зэрэг графикын байгууллаггүйгээр төгсгөлгүй олон шийдтэй юм байна. Яагаад гэвэл k1 k2 коэффициент b1 b2 гэсэн сул тоонууд нь тэнцүү байна гэсэн ийм дүгнэлтийг хийж болох нэ. За эхний бодлого маань энэ за y тэнцүү k1 x дээр нэмдэг нь b1 хоёр дахь тэгштгэл маань k2 x дээр нэмдэг нь b2. За ингэж байна. Яагаад гэвэл энэ хоёр коэффициент нь өөр, энэ хоёр коэффициентаас ямар байх нь өөр гэсэн санаагаар багш нь энэ тэгсийг өөрөөр тэмдэглэж байна. За энэ тохиолдолд бол k1 k2 гэсэн утгууд яах нь ялгаатай. k1 k2 гэсэн утгууд нь ялгаатай. Мөн b1 b2 гэсэн сул гишүүд ямар байна уу? Ялгаатай байна. Ийм үед бол энэ тэгштгэлийн систем бол цор ганц шийдтэй. Өөрөөр хэлэх юм бол шугам тэгштгэлийн графикийн огтлын цэг бол энэ хоёр шугам тэгштгэлийн огтлын цэг нь энэ системийн маань шийд болж өгнө гэсэн дүгнэлтийг хийж болох нэ. За очиж аваарай хүүхдүүд. сайн багш. Англи. За ингээд шугам тэгшлийн системийг графикын аргаар бодохдоо y тэнцүү kx дээр нэмэх b гэсэн ил хэлбэр рүүгээ шилжүүлээ. За тэгээд функц y-гээр илэрхийлээд утгын хүснэгт байгуулад за утгын хүснэгтийг байгуулахдаа хоёр цэгээр байгуулж болно.
Яагаад гэвэл тавтгай дээр 2 цэгийг дайруулаад шулууныг татж болдог. За ингээд шийдээ шинжилж графикаа байгуулж болно. Шийдээ шинжилгээ шийдтэй хэсгийг тогтоох бол олон шийдтэй юм байна шүү. Энэ одоо шийдгүй юм байна шүү гэж шууд график байгуулахгүйгээр бодож болно. За цор ганц шийдтэй бол бид нар одоо шийдийг нь шугамчлалын графикаа байгуулаад хөтөлбөрийн цэгээр нь яах нь олж болно. За хүүхдүүд минь гэрийн даалгавартаа даваад орж өгшин сургалтын материалын шугамчлалын системээс байгаа тэгшдэглүүд болон Адиасрын багшийн номон дээр байгаа айлгуур 6 гэсэн номон дээр байгаа шугамчлалын системийнхээ за бусад хэлбэрээр өөрөөр хэлбэл айлгуурын нэмэх арга, борлуулах аргаар бодох тэгшдэглүүдээсээ графикийн аргаар бодож за ижил шийд гарч байгаа хэсгийг тогтоож одоо бодоорой.